Тэгээд Монгол айл сайхан урьж чинь тэгээд бас нэг өдөр очих хоно. Ер нь ийшээ би биш жоохон томхон албан тушаалтай хүн авч явах хэрэгтэй байна. Таныг томрох хүн гэж удаад авчирч байгаа. Ус зөөж даглал тэгэл нормал оног татаад миний одоо анхны тайз хэрэг бардам л дэх. Манайгийн Брюса гэж хөрөгч байсан. Бид нэр одоо яг энэ чигээр ингээл байгаа л те. Сайх махаа идэл. Баруунаас гэ байхад иж болно. Одоо ямар ч дарах зэрэг байсан их тоодгүй. Өөрөө нэг угаасаа нэг жоохноосоо дандаа нэг урлагийн юм гэдэг ингээд. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. ТV 10 телевизийн уран бүтээл манай тооны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг зочноо яриад охирсон. Энэ бол Монгол улсын дуучин, номын тасд хамтлагийн бас дуучин Хаян Кирватай уулзгаар тохирсоо. Тэгээд өөрөө бол мэдээж алтан төрөөгөө гайхалтай зодон Мишоко бэлддэг шиг өнөөдөр бол би Мишоко биш Хаян Кирва ах бол Мишоко бэлдсэн байгаа. Тэгээд хамтдаа энд бол хүнтэй уулзж байгаа шээ. Тэгээд одоо хамтдаа яваад ороод уулзнаа. Оо за гараад ирлээ. За сайн байна та. Сайн. За таны ажил өндөр. Оо дэж яваа л. За. ТV ТV 10 телевизээс нөгөө яриад сонсч ирлээ те. Аа за. Тий. За энэ Монгол айл сайхан урьж чинь тэгээд бас нэг өдөр очих хоно. Бас зөв. Гэр ороолын гинтийн бэлэг гээд бас танд ч гэсэн бэлэгтэй. Та бол тэрийн нэвтрүүлэгч гэсэн бас улс оронд минь их том бэлэг болох хаа гэж бодож байгаа. За болтгоо. Сайхан санаачлагын төлөө явцгаая. За баярлалаа. За бид нэр ингээ явсаар байгаад манай гэрийн доотлоо 300 унаан дээр ирээд байна. Тэгээ хаянаахтаа одоо өчрийг хэлсэн. Та сууж үзье гэсэн. Монгол улсын иргэн те. Яг нэг нийслэлийн хотод амьдарч байгаа хүмүүсээс өөр ямар төвшин байна. Ямар зөрүү байна гэдэг юм. Төвшин гэдэг нь амьдралын төвшин. Амьдралын төвшин те. Зөрүү гэдэг нь амьдралын зөрүү. Хэр их тийм зөрүүтэй байна гэдэг мэдрэх хэрэгтэй болоо те. Гэхдээ одоо энэ цэцэг өөрийнхөө машинтай тийшээ дагуулж чад буцаад буугаад байх чинь сонсож байна. Тийм шүү те. За одоо цөмрөө сууч. Дөх үү? За. 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 Чихнэ. Бас машин тэргээр явж үзье гээд. Тэгээ явж байгаа шүү. Гоо ярилцаад явж шийдээ. За. За одоо тэг сайхан ярилцсан да. За энэ одоо хичнээн километр явж иж одоо чинь саяны энэ чинээс гэртээ харих уу? Километр 800. Километр нь 300 юм уу? Үгүй. Одоо километр 800 дээр хүртэл доороос нь бол 400-аар. Одоо бид нэр өксөхдөө нэг хүн 400 төгрөгөөр өксөж байна гэсэн. За. Дээрээсээ буухтаа бол нэг хүн 300 төгрөгөөр бунаа гэсэн. Ер нь бол энэ хоорондоос улсаас шийдээд өгч унаа юм бол байхгүй юм шүү. Байхгүй. Тий. Энд нэг хэсэг хүмүүс ингээ яваад бас ингээ хин эндээ тустай ингээ амьдрал төдийг явж. За. Ер нь бол явахтаа хоёлыг зам ярнаа тий. Ер нь бол дандаа нэг иймэрхүү жижиг хэрэгүүд их хвчлээ явна да. Бас микро яв. Тий. Микро нэрээ хямдах явах уу? Микро ичлэгээ. Бас уу. Тий. Микро нь болохоор баян гушуунаас энэ хүртээ. Одоо та хоёр маань энэ ч амьдарч байгаа байлгүй тэгээд улсад одоо ингээд энэ ч одоо чинь хорноос сонгогдсон ч юм уу дүүргийнхаа захиргаа магиргаанд дээш ингээ унаа явуулдаг болгож өгөөч энэ төр гэхээр яг уу. Ихчээ. Тийм хүсэлт юм хэлжсэн ер нь. Үгүй тий. Ер нь ингээл хувийн өчлүүдийн ингээл хувийнхаа унаагаар болгочдөг болохоор энэ дээр бас нэг хэвээр юм байна тий. Ер нь бол тэгтээ яг энд ингээ явж байгаа чи дарамттай шүү дээ. Тийм үстэй хаа. Өө тэрийг бол мэдээч тий. Цагдаа яриа торгон тий. Цагдаа торгон тий. Татвараагүй байдаг бас зөөж байгаа мэдээч. Тэгээд бол ганц юм дээр хэлэх. Энэ зам нь одоо ингээ нэгдүгээр дав зогсоохгүйгээд ингээ бид байг байдаг байхгүй юу? Саяны зогсоол дээр зогсоо. Мэдээч. Тэгээд бид ч бас энэ чинь ингээ хорооныгаа дарга марах тэгээд за ингээ шийдэд өгөөч юм өгөөч тийм нэг юу өсөд бид гаргасан. Тэр өсөд мэдгүй одоо ямар ч юу болсон юм. Одоо нэгдүгээр инэн дээр зогсоохгүй байх нь ч одоо зөвлөлтөө. Зөвлөлтөө. Гэхдээ бас нэгэнд өөрсдөө ийшээ унаа тэргийн шийдэж өгч чадаагүй ч бас таксиныхын зогсоолын асуудал
тий. Эцсийн зогсоолноос. За. Дэлгүүрийн нэр. Орлох гэдэг нэг дэлгүүр юм тий. Тий. Одоо өнөөдөр бол харьцангуй юу байгаагүй шүү дээ салхи. Тэгэд ийм тоосчлээ. Хэцүү үз. Ер нь ийшээ би биш. Жохон томхон албан тушаалтай хүн авч явах хэрэгтэй байна дөө. Таныг томрох хүн гэж бодоод асарч байгаа шүү. Томорсон эдэн ирэхгүй шүү дээ. Томрох нэгнийг барьж байгаа л үгээ хэлж дуу хоолойг нь өрөхгүй бол тэгэл. Одоо энэ баян зүрх дүүргч одоос нэлээд том дүүргч шүү дээ. Ер нь Улаанбаатар хотын хамгийн том дүүргч хамгийн олон хүн. Энэ хүнтэй дөөч. Хамгийн олон хүн амтай. За. Баярлалаа. Чи тэгэхээр жоохон зовлон ярих хэрэгтэй биш. Нөгөө талаараа. Амьдралын чин үннийг ярьсан бол шийдэд өгье гэдэг нь шүү дээ. Тий, гоё яриад өгөө тий. Тэ. Шийдэх ч байх тий. Шийдэж чадахгүй. Шийдэхгүй жийсэн да цаана хүрэх. Түггүй шүү. Бид нар хэдийг хөстэй лээ. 2000 гимаа. За одоо гэж. За. Ингээд эцсийн зогсоол дээр нь яваад ирж байгаа юм да. Тэ. За жоохон машин бужигнаа дээр бол одоо энэ ингээл ус урссан байгаа үз. Тийм ээ. Эн чинь бол угаацтай юу тэгээ ойлцсон юм байгаа шүү дээ. Одоо ингээд хавар цаг нөгөө шар ус мусны үеэр Тэ. хайцангуйч ус цас баг байна л та тий. Баг байгаа. Тэ. За одоо тийш юм да. Манайх руу. Биш хоёр нөгөө дэлгүүр лөө. За тэгээ. За ерөөдөө ингээл одоо манайх руу алхаж जैन да. Танах юм уу? Тэ манайх шүү дээ. Оо танаа гэр юм уу? Манай гэр. Тэ. Би ч одоо чамд хөдлөгч гэж тэгээ чи Аа. манууч яав гэсэн чинь Дэмийгээд байгаа. Тий. За. Би ч юм уу мэрэгжлийн хөтлөгч сэтгүүлч биш. За. Зүгээр хувь иргэн. За. Тий, Тэгээд хүүхдийнхээ хаалаг өвдчихнэ гэдэг байгаа юм байна Тий. шүү дээ. Тэгээд ТV 10 телевизээс санал тавьсан. Ийм нэвтрүүлэг хийя. Гэр хорооллын асуудлыг зорилготой гэд. Тэгээд танаа тийя гэд. Тэгээд би чившөөрөөд. Үгүй би сэтгүүлч биш. Харин тийм мэрэгжлийн хөтлөгч Биш хөтлөгч гэвчтэй. Биш юм уу? биш. Оо. Би ерөөсөө ард хүн. За. Тий. Огт ямар нэгэн сэтгүүлчийн тийм авис байхгүй. Би чам хөтлөгч гэдэг хэрэг. Хөтлөгч юм гэсэн тийм байна. Хөтлөгч бас хөтлөгч. За одоо тэгэл энэ ингээл За ер нь тэгэл зам талбай. Тий. Тоосч тэгээд энэ зохион байгуулалтын асуудлууд ер нь хүндэлтэй. Би бас баян зүрх дүүргийн өөрөө унган иргэн. Гэхдээ яг тэр 84 дүүр сургуульд төгссөн. Тэгээд түрүү жил өнгөрсөн сонгуулиар бас орон нутгийн сонгуульд нэр дэвшээд. Уул нь бол ийш дайрах евро нэр дэвшээ гэжсэн чинь 24 дугаар оруулаа нэр дэвшгээ гэж фашн оруулал руу тавиад. тоор. Энд чинь нэр дэвшээл. Үз таж өсөлт нэлээ. Гарлуу ялаа. 93 хүний саналаар тавиулаад. Оо 93 хүн. Тий. Зөв. За цаад гэрлэг ор да. За. Таа чи хашаандаа ингэж 3 хайлаа. 3 хайлаа. Урлаг хийж, эндлэх ихчих. За. Тэ энэ манайх. За сайн байна. За яваад ирлээ те. Сайхан хаварч байна уу? За жоох хөг таавал. Манай хүстэрлэгс хэрэг юм уу? За. Цэцэрлэг нь хоол байдаг. Хүстэрлэг нь 64. Түнэлийн дэтлээ. Оо тийм үү. Тэ. Яах юм хин явж авчирт юм. Угаа хүмүүс ах эгчтэй намд аваад ирдээ. За. Тэ. Ус зөөж даглал тэгэл нормал унаг таад миний одоо анхны тайз гэхээр би бардам л манай гэрийн брюса гэж хөрөгч байсан. Бид нар одоо яг энэ чигээр ингээл байгаа л те. Заах махаа идэл. Варонаа. Гэ байгаад иж болно. Одоо ямар ч дарах зэрэг байсан. Их тоодгүй. Өөрөө нэг угаасаа нэг жоохноосоо дандаа нэг бодлого юм гэдэг ингээд. Гадуур хүчээс хайлаад сайхан дугтаа суух уу? Яах За тийм өөх. Тэ би гадуур хайлсан те. Оных юм чинь. Тэ. Тэгээд өмсчгөр бодохгүй нөө. Ачта ноосон цавцтай. За яах вэ? Одоо ингэж Тэгээд суучтай те. Багнаас
хөдөө өнгөрсөх гэр айл нутг уу? Завхан. Оо завхных юм уу? Завхан аймгийн Нөмрөх суманд одоо Оо за. төрлөө. Тэгээд төрөөд нэг 2 сар болоод ерөнхийдөө аав ээжийнхаа хичээл сургуулийг даваад хот руу орж ирсэн. Орж ирсэн юм шиг байгаа юм те. Орж ирсэн. Тодорхой. 2 Аа сар болоод төрөөд 2 сар болсныхаа дараа хотод орж ирээд суурьсан. Гэхдээ дундуур нас аав ээжийн ажлаа одоо шаардлагаар өдөр нутагт 2-3 жил амьдарч ирсэн бас тийм юу вэ? Төв аймгийн Бүрэн суманд очиж бас 2 жил. Төв аймгийн дөргөн. Бүрэн суманд очиж бас 2 жил тань сургууль сурч. Сайхан амьдарч байгаад ирсэн. Зөв. Одоо зөвхөн энд гэр оролд амьдарч ирсэн гэсэн хотын яг аль хэсэгт нь амьдарч ирсэн? Хотод орж ирээд бол яг гэр оролд амьдарч байгаа. Аа зөв. Хөдөө суманд байхдаа. Хөдөөл байхдаа л одоо яг малын дэргэд. Тэ. За хоёулаа гарч сайхан нүүрс оруулна да. За би ч одоо хөдөө төрсөн. Угаасаа нэг тийм айхтар унган хотын хөвгт бол биш. Бас хэцэн доогоор гарахгүй би ч. За би одоо за наад сайхан бэлигээ авал тэгээ хоёулаа нүүрс оруулна да. Тэгээд зуныхаа амралтаар эмээ өвөө дээрээ очиж төлөө модонд явж. Ер нь бол ингээд зөөж таглал тэгэл нормал унаг таад эмнэг сургаал. эмнэг сургаал хараахан чадаагүй. Тэгээд сургаж ирсэн гэж бодлоо хэлээд байх. Зөв. 2-3 жилийн өмнө нэг очиж нэг юу байх та сурах гэж үзээд. Харин нэг сайхан унсан да. Нэг зайдан мор дотгосон чинь хаг шидүүлээд. Шүтлэн сургасан, дааг сургасан. Дааг уу тий? Даварыг унах ших юм дөө. Оо за. Гэхдээ л бас л чангал унах л та тий? Хаг шидүүлээ зүгээр. Хацраа алцлаа гэсэн. За. Хань үний хоол сайхан болж байна да. Хэдэн яг чинь гал дээр хийсэн хоолыг сайхан амттай болоод байгаа юм шиг санагдаад байна да. Ястаа үнэн шүү. Плеткэн дээр хийсэн хоолноос. Тий, хамаагүй амттай. Шал өөр. Шал өөр. Буцлах гурмын арай өөр үт юм шиг байна. Тий. Ер нь тэр нэг галны өөрийнх нь энерги бас тэр нэг гарч байгаа утаа нагаарыг шатааж байгаа байдал тий. Тий. Тэр их нөлөөлт баг. Ер нь тэгээд нас тогтоод ирвэл сайхан гэр хороо барьж аваад хөдөө нэг хэдэн малтаал амьдрандаа байх бах дөө. Одоохондоо хотын амьдрал залуу хүн болохоор сайхан л байх шиг байна. Одоосон ч авахлаа гэж тэгж амьдраад байгаа юм шүү дээ. Өмдөг. Дуусчих болно ч. Тийм үү? Тий. Тэгж амьдрдیں۔ Морь мал барайл тэгэл ингээл яг уу. эхнэр хөгтдөг. Хүмүүстэй Япон гэл нэг чи өөрж оролцуулмаар юм байна да. Эсвэл гэрт нь очиж хондох ч юм уу тий. Урлагийн та нарын чи би одоо бодоод байсан чи энэ гэр оролттой одоо юм амьдралаас төсөөрсөн нэг шөнө харахаар харддаг нэг од шиг юм бодоод байгаа штэ. Чи бас тий өгүүл юм байна л да. Сая бол гайл сайхан тэр нүүрс мөрсөг бол айгуу сайхан тийм сурамгай. Яаж надаас сургалж хэлдэг штэ. Яг л найз нөхдөр салхисаа аварт хөдөө газар ингээл явхад одоо би чадахгүйгээ суугаад байх хэрэг байхгүй шүү дээ тийм үү? Бүхэл юмд нь оролцоод хоол ундаа хүртэл хийгээл гал өсөө хүртэл түлээл ус түлээгээ зөөгөл тэгэл явж л байгаа юм шиг. Яг хүний амьдрал тэгэл янз янзлаа. Гэхдээ ер нь бол гэр ороллоор явж үзчихсэн яг бүр бас ийм гүнлүүн, ийм уул өөдөө өгсөөд те яг ийм замаар бас явж исэн тохиолдол бол бас ер нь сүүлийн жилүүд их орцсон. Тийм үү? Дөрөв тэр сонгуулийн үеэр нэг судалгаа хийх гэж нэг явж байхад бас ганц нэг юугаар явж исэн л да айлуудаар. Төрөл зөрчилдөөс нь ер нь гэр оролт амьдрч улсд байна. Байлгүй яах вэ? Цагаансар очиж зоолгоно. Зоолгоно. Энэ жил бол очиж зоолгосон. Энэ жил гадаад байжгаад Оо за. цагаансараар гадаад шинжилчихсэн. Шинэлгч байхаар гадаад чинь тэгээд сайхан хоолонд эцгээл яваас. Хүний нутаг зоолгодгүй мөр гаргадгүй гээл. Одоо номын талс хамтлагч анх эхлээд үүсгэхдээ одоо яг Анх үүсгэхдээ бол ер нь бол 1996 онд хамтлагийн халагч Батсөх одоо санал тавьснаар эхэлж ирсэн юм л ажил. Тэгээд бас нэг дөрвтэй сайн явж өгөөгүй.
жоохон завсарлага авч байгаад 1997 онд Хаазаа дэги сүхвэ хайнаа гэсэн дөрвөний бүрэлдэхүүнтэй л байна. 97 онд. Яг одоо энэ байгаа бүрэлдэхүүнээр л зүгэлжээ сайн байгаа. тань руу ирж яхад бас такси өрөө явжлаа. Тэгээд нэг ийм нэвтрүүлэг хийж байгаа ингээ хайнаахтаа ингээ уулзах гээд явж байгаа зочноороо урж байгаа гэдэг. Тэгээд таны талаар асуулаа л да. За. Тий, тэгээд одоо хайнаа гэдгсэн чинь тэр бол бас ах бол танай хамтлагийн үе түүхийг надад ярьж өгч байна. За. Тий. Анх эхлээд бол тэр таксины жил болж Оо за. Тий. Монголын ард түмнийг сайхан мэдж штэ. Та бүхэн чинь те. Тэгээд анхлаа номин гэдэг хамтлаг. Тий. Баяшсан гэж. Бацөх. Тий. Ах Аривжаа гэдэг. Тий, төгсөө гэд хоёр хүнтэй. Аривжаа гэдэг хүн лам байсан гэдэг. Лам, боксчин, яруу найрагч тэр ерөөсөө шийдтэй хүн байсан. Харин тийм гин те. Тэгээд би одоо эвгүй асуулт асууж байгаа шүү дээ. Тий, тэр ах асуугадахаар гэсэн. Тий, асууж байгаа гэдэг. Тэгээ нөгөө Аривжаа гэдэг хүн ингээ оролцоод сүүлд нь ингээ салаад номин талст ингээ болж байхад тэр өмнө дуулж ирсэн дуунууд нь бас байсан юм аа та. Тий, тэр хамтлагын. Тий, тэгээд тэр хамтлагийнхны нэг дуулж ирсэн дуу сүүлд нь ингээ та бүхэн дуулахдаа өмнө үзсэн тэр Аривжаа гэдэг хүнийг мартсан юм уу? Яасан? Тэгээ ээж нь нэг хөвлийн багварл хийжсэн юмсан. Аривжаа гэдэг хүн. Тийм болсон бах уу. Гэхдээ ер нь бол Аривжаа гэдэг хүнийг би яг одоо гэгэн дүрээр нь бол нэг л удаа харж ирсэн. Номын тас хамтлаг байгуулагдаад байж байгаа сүхвэгийн нэг байж байгаа нэг орж ирж ирсэн. Хич одоо бид нэр 16-тай 15-6-тай жоо хөвгтүүд байлаа шүү дээ. Тэгээ сүхвэтэй юм яриад байж байгаа л гараал явсан. Түүнстэй үнтэй их ойрхон миний хувьд бол байгаагүй. Манай сүхвэтэй бол их ойрхон байсан. Ээж нь манай хүүхдийн одоо уран бүтээлийг ингэж юу яаж ийна гэсэн нэг тийм гомдол гаргасан байдгийн байна лээ. Гэтэ тэрийг одоо ар гэрийнх нь бас их сайхан зүгээр хүлээж авч тэ хүүхдийнхэн одоо хийсэн уран бүтээлийг нь бас олон түмэнд ингэж сайхан хүргэж яхад нь бас зүгээр ойлгож одоо их сайхан талархсан тийм зөв ойлголцолд хүрсэн байдаг юм лээ. Болоо та одоо бас л одоо их эцэг хүн бас тийм эстэй. Өөрийнхөө хүүхдийн хийсэн бүрэн бүтээлийг бас мэдээж бид нар тэр дууг хийхдээ тэр дууг одоо CD-н дээр оруулахдаа тэр хүний одоо нэрийг байнга л одоо дуурсаж мөнхөлж явсан. Түүнээс одоо өөртөө зохиоцсон юм шиг тий өөртөө хийсэн юм шиг зээш тэгж дуулж яваагүй тий. Одоо энэ дууг бол жишээ манай Аривжаа бид гэдэг дуу бүр хүүхдүүхэн нэлээд өмнөх үеих юм шүү тий. Бид гэдэг дуу гэж одоо яг манай хамтлагийн ахлагч Батсөх өөрөө зохиогоод өөрөө шүлгийн бичсэн тийм дуу шүү дээ. Манай Аривжаа гэсний дуунууд бол одоо Гэрэл өдөр, Сүүлчийн удаа, Захиа гэсэн гурван дууг нь бол одоо намдаас тавталж дуулж сайхан амьлуулсан байдаг. Зөв. За одоо хүүхэд байхасаа яг дууны урлагруу яг хизээ жоохон байхаас шүү дээ. Төв аймгийн Бүрэн суманд байх. Дуучин гэдэг яаж ер нь л одоо жоохон байхад л манай аав ер нь өөрөө их тийм хөгжмийн мэдрэмжтэй, урлагт хайртай юм байхгүй. Манай өвөө эмээч ихсэг сайхан дуулдаг. Манай өвөө их сайхан дуулдаг. Ер нь нэг жоохон тийм бодонд бас нэг жоохон тийм урлагийн авьяас ер нь бол байдаг. Аав маань баян уур хөгжмийг бол маш сайхан тоглодог. Одоо ч гэсэн их гоё тоглодог. Тэгээд жоохон байхад намайг жоохон байхад л өөрөө баян уураа тоглол намайг дуулуулаад миний одоо анхны тайз гэхээр би бол бардам хэлдэг байхгүй. Манай гэрийн Брюса гэж хөрөгч байсан. Яг тэр урд хэсэг бол миний амьдралын миний урлагийн анхны тайз байхгүй. Тэгэл яг тэр хөрөгчнийхээ урд зогсоол дуудуулдаг байсан. Тэгээд мэдээж сургуулийн одоо урлагийн үзлэг тий янз бүрийн тийм урлагийн арга хэмжээнд сургуулиас зохиогч арга хэмжээнд их оролцдог байсан. Яг жинхэнэ том тайзан дээр гарч эхэлсэн үе гэх юм бол 1994 95 он. Одоо энэ залуучдын соёлын төвж байдаг шүү дээ. Энд ч нэг ирээдүйн одод гэж. Одоож баргалж болдог шүү тий. Дуулаачдын хүүхдүүдийн тийм тэмцээн болдог гэсэн. Од болох хөслөн гэдэг нь болохоор бүжгэлдэг хүүхдүүдийн тийм хамтлагуудын тэмцээн болдог. Тэгээд тэр ирээдүйн од тэмцээн 94 онд улирлын тэргүүн байрын шагналыг аваад сүүлд нэг улирал болгоноос шигшгтээд нөгөө 1 2 3 тусгай шагнал авсан хүүхдүүд нь жилийн эцээр одоо оны шилдгээ шилдгээ шалгаруулдаг тэр тэмцээнд нь төрүүлээд тэр гран при шагналыг аваад
соёл урлагийн их сургуульд урилгаар суралцах, хүн төлбөргөө суралцах. Одоо бүх тэр одоогийн энэ урлагийн гарааг эхлэх бүх л одоо болцлыг тэрхүү тэмцээнээр одоо авч ирсэн гэж хэлж болно. Тэгэл ер нь их гараа гэхэлтэй яг тэр 90 од гэдэг тэмцээн манай Бац сүхээс оролцдог байсан. Манай дэлгэр мөрөнд оролцдог байсан. Тэрэн дээр одоо би нэг таньж мэдчих те. За бас хамтдаа дуулаад явбал хамтлаг байгуулаа явах юм бол бас болох юм байна гэдэг. Номин гэж хамтлаг байсан. Талс гэж хамтлаг. Талс гэж хамтлаг бол одуулах өслөн тэмцээнд орж тэр бүжгээр одоо гайх болж охид залуучуудыг хуйлруулж явсан тийм цагаан залуучууд байдаг. Тэгээд номин талст гэдэг хоёр хамтлагийг нэгдээд номин талст гэдэг хамтлаг одоо байгуулагдсан байна. Бүрдэж эвслийн хамтлаг болсон байна шүү дээ тий. Их эвслийн засаг гэдэг шиг таны баг байх ч юм уу намаа ингээд сумд байхад одоо ч гэсэн ингээд ороо ингээд гараа явахаар хавар болоод ирэхээр өдрөө урт гоё үнэр ангинд дээ шүү дээ гэр оролцоо. Тийм их гоё тийм аргал модны бас хоолны тий айл болгоны янз янзын хоол янзын үнэр гэж тий үнэртдэг тий өөр ороод ирэхээр ер нь хөдөө нутаг гэр ороолын арчлаа одоо энэ тоос мос босохгүй бол нас их хайтахан л байхаа л тий гэр ороолт гэхээр л хүн ажилгүй анхаагүй арчаагүй амьдардаг гэдэг ойлголт бол тийм байхгүй шүү дээ. Тэгээд сая орж ирэл танахыг харж байлаа. Ийм сайхан цэвэрхэн цэмцгэр тий ийм амьдарч болж л шүү дээ. Одоо энэ тоосчлт гэдээ ярьснаар гэр ороолын энэ тоосчлтыг яаж одоо энэ хаврын цаг үед яаж багасгаж болмоор байна? Арга зам нь. Гэхдээ ер нь л энэ тоос юунаас үүсэж байна? Машин хэрэг явж байгаа одоо энэ замаас үүдэлтэй шүү дээ. Тэгэхээр нэгдүгürt бол би энэ хар замыг энэ замыг бол асфальтдах хэрэгтэй гэж болгож байна. Тэгэх юм бол тоосчлт бол маш их багасна. Зүгээр салхишороос үүсдэг юг тоосчлтыг яриад байна. Би танд тоосчлт гэр ороолын тоосчлтыг би танд тайлбарлаж өгье. Үнс. Яг үнэ. Өвөл ингээд одоо энэ өөдөө ингээ өсгөр чинь нөгөө зас орчингууд гулгаад машин гарахгүй. Тэгэхээр яадаг гэхээр мэдээж түүх хэрэггүй шүү дээ. Гэр ороол тэцээс давс цацахгүй. Тэгэхээр бид нэр өөр өөрсдөө асуудлыг шийдэх болж. Тэгээд гулгасан машинууд нь айлаас үнсцгээ зам дээр асгаж байгаа. Тэгээд нэг ороо нөгөө үнсээрээ дамжуулаа гарна. Ахаад нэг зас орно ахиж үнс асгана. Тэгээ хавар болно. Одоо яг энэ бужигнаад байгаа юм чи үнс. Харин тэгэхэр чи одоо нөгөө л замтай л холбоотой асуудал болоо хэрэгээ хөрч. Зам тавих. Энэ замыг тавьчих юм бол тэн чи одоо үнс асах хэрэг алга. Зам тавьчих юм бол мэдээж нөгөө түүх юм уу ирээд ажиллаад оноо шүү дээ сарилгаад давсаад цаад. Ер нь дэд үтс гэдэг асуудал бол чухал. Улс их орны хөгжлийн ингээс гол толгоор. Хоёул зам гээ ярьсных манайх чинь дээш гарахад нэг хэсгээ нэг засмалтай байгаа сте. Тий засмалтай. Тэр засмалаар бол бас ингээд зас ороод мэдээж ингээд гулгаа үүснэ. Гэхдээ бас л цацдаг юм ирэхгүй. Тэр бол нэг 2 хоногийн дараа нарна. Нэг 2 3 аваар гарсны дараа. Тэгээ тэр аваар дээр нь цагдаа ирээд те тэгээ гулгаанаас болсон байна гэнгүүт цагдаа утастай юм яа тэгээ 2 3 хоногийн дараа. Тэг яг ер нь юм болгоныг л одоо ингээл ярихаараа л дандаа ингээл удирдлага одоо энэ одоо нийслэлийн удирдлага ч гэдэг юм уу энэ дараа зэрэг нөлөө бол ингээл чихээд л яах л чигэл одоо тийш ингээл альтрал орчод байгаа. Тэдний маань л одоо нөгөө авч хэрэгжүүлж байгаа бодлого хийж байгаа ажлын нөгөө хариуцлага тооцдог үр дүнгийн юу яадаг тэрнтэй л ерөөсөө заашгүй болбоотой. Эдгээр дарганагч одоо бүгдээрээ л ийш тийшээ зөндөөл зугаалж амарч ажлын шугам марчсан зөндөөл явж байгаа шүү дээ. Их чинь яг манайхтай адилхан уур амьсгалтай ийм орнуудад одоо ийм альтергаатай ийм өксүр зам дээр ямар замын технологи тавьж яаж одоо альтергаа гуулгаа үүсэхгүй байна гэдэг тэрийг ч одоо нүдэрээ үзээ дээр очиод гайхал ирсэн баг шүү. Тэгсэн мөртлөнгөөсөө амьдрал дээр хөрсөн дээр ирээд ерөөс тэрийг буулгаж чаддаг. Хийдэггүй. Тэгээд нөгөө нэг тодорхой замын стандарт гэдэг нэг Монгол улсад айл жилийн одоо мэдхгүй бидний лам би яг мэрэгжлийн өмчлөлтэй замын тий. Гэхдээ нэг тийм Монгол улс чинь өөрийн гэсэн нэг тийм стандарт байгаа шүү дээ замын. Одоо бүх юм дээр л байдаг одоо тий. Тэг чин замын стандарт гэдэг тэрнээсээ ерөөсөй гарч чаддаг. Нөгөөдөгтөө баригдаал нөгөө нэг хуучин технологиор л ингээл замаа тавиад байдаг. Нэг шинэ технологи нэвтрүүлээд нэг арай жоох өртөг өндөртэй юм хийж ихэд тэгэхээр мөнгө байхгүй гэдэг. Тэгсэн мөртлөнгөөс өөртөө кармалаад байдаг. Нэг ийм л гаж тогтолцоо буруу. Одоо гарахын тулд яг тэр тогтолцооноос. Тэгэхээр ер нь
ингээл ярихаар одоо нөгөө ус төрлөөч ингээл буцаал орчиход байгаа. Тэгэл нөгөө л хоёр л нам байна. Ардсан нам, ардын нам, хувьсгалт нам гэл. Эдгээр чи хоорондоо эвтэй байгаад гэх юм бол болж шүү дээ. Тэгэл нэг ан ман мах нэгэл нэг хоорондоо хуваагдаад ард түмнээс тэр нэг үзэл бодол чих юм одоо яг үндсэндээ бол үзэл бодлын гажуудалд орсон шүү дээ намайг чинь бүгд. Баруун зүүн баруун гэсэн ялгаа бүгд холилдсон. Миний үзэл бодол бол өөрөө зүүнний үзэл баримталтай юм баггүй юу? Тий. Тэгэхээр чинь үзэл баримтлалынхаа хүрээ. Чинь нийтээрээ л ер нь сайхан амьдрья гэсэн л одоо нэг юм шүү дээ. Баян хэсэг нь чинэлэг хэсэг нь одоо ядуу хэсгээ чирж явах биш. Одоо нийтээрээ ер нь нэг жоохон сайхан байвал яасан бэ л гэж боддог юм л дээ. Гэхдээ одоо бол одоо заавалчгүй нэг тэр өнцгөөс нь хараад байрал дээр би зүүнний үзэлтэй хүн гэл тэгээд явах ямар шаардлага. Яг ийм холимог тогтолцоо бүх юм хийж ээж нуус хорж өгч байгаа. Тэгээ хоорондоо маш их эвтэй байх хэрэгтэй. Биенийхээ хийсэн ажлыг дэмждэг тий. Дараагийн хэсэг нь гарч ирэх дэмжээд үргэлжлүүлээ явдаг байх ёстой байтал манайх бол яаж ийм вэхээр урд нь одоо хийжсэн засгийнхаа ажлыг нураадаг тий. Өгөөсгдөг. Юу ч хийж байгаагүй юм шиг ярьдаг тий. Энэ тогтлоос байдлаас л гарч ирэх. Одоо энэ засгийн үед өмнөх засгийнхаа ямиг бол өвлж авч хийж гинэ. Байхгүй шүү дээ. Үдийн байхгүй нурагаал хийсэн. Нурагаал хийсэн. Бүх ажлуудын зогсоол энэ ч хуруу байна, энэ ч хуруу байна гэх. Яг тодорхой цөөн тооны юм байгаа л бах л та би одоо яг дотор нь ороод байхгүй яваг болохоор сайн мэдэхгүй. Би таныг ах зүгээр улс төрчхөн гэж би таныг харахгүй байгаа. Тэ. Энэ Монгол улсад маань үүсэж байгаа нэг ч ихсэн асуудлыг шийдэхин тулд гар бие оролцъё гэдэг үгнээс би 12 оны 13 оны сонгуульд оролцсон байхаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр улс төрч биш. Би таныг их оронч гэж харж байна. Нөгөө талдаа. Улс төр гэдэг миний ойлгож байгаагаар энэ хэдийг хийж байгаа юм бол их заваа юм зүгээр харагдаж байна. Улс төрч угаасаа хийдэг байхгүй зохиол тавьж байгаад. За ингэ шүү гэж сценар өчөж байгаа л тэгэл. За чи ингэ дайрж ингэчих одоо ингэнгүүтэнд хэдүүлээ ингэнэ гэл. Тэгэл хийгээд ихтэй юм чи. Тийм үү? Та тиймд оролцож байгаа. Оролцохгүй. Оролцож байгаагүй. Оролцох. Тийм бодолж байдаг шүү дээ. Ер нь яг залуучдын холбоо гэл ардын намын залуучдын холбоонд бас 8-9 жил залуучдтай хамтраад явсан. Гэхдээ хэлэх гэсэн үгээ хэлээл одоо хин нэгний одоо жишээ нь дарга цэргийн доор ажиллаж байсангүй энэ намаас нэг ч тендер авч үзээгүй тий нэг ажил авч хийж үзээгүй албан тушаал гуйж үзээгүй өөрийнхөө уран бүтээл яаж уур залуучуудаа хамтраал заа байл. Заач та сайхан л тий. Чадах юмараа туслаад дуулах юм дээр нь дуулаад дуурах юм дээр нь дуурал явчихсан. Зөв. Түүнээс надад ажиллаг би одоо зөндөө олон жил та нартай цуг явлаа. Би нэг ч удаа тэгж дуурч үзээгүй. Би нэг бардам мэл. Нэг ч удаа би ажил авч үзээгүй тий. Яг одоо бор зүрхээрээ л игээл явсан. Гоё байна. Тий. Одоо ийм үнэн хамгийн гол нь бардам дараа нь би одоо нэг бардам байхын тулд тий. Чамаас амаа асуулахгүй тул би бас нэг хонгороо байж хэрэгтэй шүү дээ. Яг нэг урлагийн хүмүүсийн тийм хонгороо бардам зам байдаг л та. Одоо ямар ч дарга зэрэг байсан их тоодгүй. Өөрөө нэг угаасаа нэг жоохноосоо дандаа нэг урлагийн хүмүүс ингээд нэг хүнлэл ингээд дунд өссөн болохоор одоо нэг тийм дарга зэрэг гэж харьцдаг тийм байхгүй байдаг. Бид нарт чинь. Зөв. Энэ дарга шүү бурхан минь тийм байхгүй шүү. Гэхдээ миний хувьд ч бусдад байдаг уу сайн мэддэг. Бас ялгаатай байж мэдээ одоо хүмүүс болохоор гаднаас харахаар тэгж ойлгодог юм шиг. Хаяна ардын намд орсон. Нэг даргын одоо ингээл дагаал ингээл гүйж байгаа надад чинь. Тэгэл одоо ингээл нэг дарга юу гэн тэгэл ингээл байж байгаа. Тэгж ойлгодог юм шиг. Яг хөө нийтлэг нөгөө улс төрд орсон залуучууд бас нэг жоохон темирхүү хажуудал байна л да. Энэ улсыг нам бол хөгжүүлэхгүй те. Та юу гэж бодож байна? Хэцүүлтэй. Заавалчгүй намтай байх хэрэгтэй ч үгүй ч юм уу. Ер нь бол Монгол улс хаан засгалтай байх тий. Хаан засгалтай байсан Чингис хаан. Дэлхийг одоо бас сайхан удирдах нэгтгэж явсан юм хүн байсан. Монголчуудын сэтгэхүйд парламент юм биш. Ерөнхийлөгчийн тийм засгал байл бас илүү тохирч магадгүй юм шиг надад санагдаад. 76 гишүүн
Тэгэл ер нь ингээд яриад их мал энэ устч дуусахгүй одоо ингээд парламент гээл энэ чи бизнесмэнүүд ороод ирдэг те. Хизээ байдлаасаа ингээд бизнес хийдэг хүмүүс ингээд их бол за орж ирэх ганц нэг тийм тохиолдол гадаад байдаг л да. Гэхдээ бизнесийн парламент буюу дээд доод танхим юу мүү гэл энэ чи гадаад бол ингээд ангилсан биш. Одоо манай жишээ нь одоо бизнесийн доод танхим гэх юм бол тэр бизнес эрхлэгчид тэр худалдаа аж үйлдвэрийн танхим буюу тэнцэнэ ингээд бөөгнөрөөд өөртөөхөө эрх ашигын төлөө хуулиа ингээд санаачлаа дээшээ их хурл руу оруулдаг нэг юм зүг тогтолцоонд шилжмээр байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор чин мөнгөөр зодж их хурлд орчоод өөрийнхөө эрх ашигын төлөө л одоо дуурж идэг нэг тийм үйл болж хоороод байгаа шүү. Одоо сая хоёлаа ер нь нийтлэг тийм байгаа шүү. Тий. 300-ийн унаанд дээшээ ингээд суугаа явж хахад одоо тэр хамт суусан хоёр хүнтэй бол айл болохоор ингээл та нэг ярих гал зовлон асуудал юу байна гэл ингээ мэдрэх гээд байна л та. Тэ. Тэгээ урлагийн хүн гэхээс илүү тэр нэг их оронд болж байгаа тэр үнэн асуудлыг шийдэх гэж явж байгаа гэж бодхолоор. Тэ. Надаа нэг бол нөгөө нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс манаас ойлгох хэрэгтэй байна. Бид хоёр одоо ингээд нэг ярилцлага хийгээд энэ асуудыг чи шийдчихэн л гэж яриад байна. Яг үндэ бол одоо чи гэдгээр ямар ч ирэх мэдлэг байхгүй те. Шийдвэр гаргах төвшний хүмүүс ч биш байхгүй. Зөвхөн ийм асуудлууд байна шүү гэдгийг нэвтрүүлгээр л гаргаж тавих. Би хэлсэн шүү дээ. Тэр нь л жоох. Эрх мэдэлтний үрээд ирэхгүй байх магадлал өндөр. Эрх мэдэлд гарч мэддэг хүнийг өөр цацраад мартаж болохгүй шүү гэдэг энэ цагаас хэлхийн тулд би таныг урьж байгаа гэдэг би юм хэлээд байгаа шүү дээ. Гэтэ ард түмний яг итгэлийг авч сонгогдно гэдэг бол бас их сонин өрөөсгөл ойлголт байл. Баян Монгол яагаад би дэрийг мэдсэн гэхээр хүнийг харж биш намыг харж сонгодог нэг тийм сони юм байна. Сонин шиг байна. Сая бол би тэр өрсөлдсөн хүндээ биш үүл дарагт ялагчлаа л гэсэн нэг тийм дүгнэлт тавиад байгаа шүү дээ. Ардын намаас дээр төвчсөн учраас ер нь ялагчлаа. Тийм. Тийм. Сайхан урч гинөө. Сайхан. За, нас өдөр хэд урж байна вэ? За тэгэл. Манай бурлаач асууж шүү дээ. Нас өдөрчөд 70-ын талыг наслал явж байна. Би тийхээсэ. Яг өндөр наслыг ивэл одоо 30-ын талыг наслж байна. Яг өөрийгөө залууд харъя гэх юм бол одоо 30 шүргээл явж байна да. За. Гэтэ нэг ар залуугаас нэг хөшрөх дуртай хүмүүс байдаг шүү дээ. Чи битгээс гэсэн ингээ харахад айгуул хөөр мөр барьцсан. Яг тэр хөшрөх дуртай болсоо төтэй гэж харж байгаа хэрэг. Ном бол ер нь уншина. Ном уншина. Айл болохоор заваараа уншихыг хичээж байгаа. Ном бичиж гинөө. Бодол байсан. Тэгээд одоохондоо бас нэг дурдтгал маягийн бичихээр дөнгөж 30 наснда нэг дурдтгал бичээл. Хүн маргааш өгөх гэж юм шиг санагдаад тэгээ болцсон. Яг битсэн бол анх хамтлаг байгуулсан тухай тий. Магадгүй зарим хүмүүсийн сонсоогүй бодит үнэн түүхүүдийг харж болох байх л та. Тэгэхээр хамтлаг маань ч бас өрн таран болоод өгч үргэлдээд байхгүй болчаагүй байна. Тийм учраас энэ дурдтгал намаас жоохон 80 мая гарч байгаа авчвал зүгээр юм даа л гэж бодож байна. Зүг шүү дээ. Наач зүг бодлоо. 80 гарснаас гэсэн 8 настайд ямар тоглоом тоглодог вэ? За жинхэнэ л одоо нэг самкат дугуй төрж гудамжааргүйгээл самкат гэж мэдгүй. Анх удаа сонсон. Мэдгүй юу? Тэгэхээр чи бүр жоох хөвгт болгоно. Би ч 80 сонох л доо. Шарг чи ингээл моёр талаас модонд ингэж хийгээл. Чингээ одоогийн машины чи хийгээл засмал зам дээр уралддаг л шин. Нөгөө нэг хөлөндөө ингэ. Юу нэг хөлт бүр тэрэн дээр гифтэн, суун, жолоод нь. За. Тийм тоглоомоор тоглож ирсэн дөө. Ер нь яг хотод байсан болохоор хотын хүмүүстэй нэлээд тэгээ төрдөг дугуй мэдгүй ингээд ийм тэгэхээр юутай ингээд төрдгийг нь бол мэднэ. Дэгээтэй. Карлан гэж нэрлэдэг. За хатарч янз бүрийн л. За манай халахад бол карлан гээл тэгэл руу гээл тоглоо дүүд гээл тоглоо. Тэгээ бид хөлдөө бол нөгөө моциклийн юу 3-4-ийн юу нөгөө карланыг бас ингээд дээш нь тавьчихад
Тэгэл нөгөө машин болгол үүн гэж хэрэл. Нөгөөдхөн дээрээ зүгээр явахгүй шүү дээ. Одоо бол бид нар зүгээр л тоглож байгаа. Дээр нь бид нар аргал түүн. Тэгэл ингээд нөгөөдгөөрөө тоглонгоо аргал түгэл ирээд идэг болж байна шүү дээ. Тэгээд дээрэс нь манай шагаа байгаа. Шагаа тоглоё гэж бодож байна. Болно шүү дээ, тий? Шагаа тоглолно, шагаа няслан, морь уралдуулна. Тий. Тарина шүү дээ. Наадамдаа дуртай. Дуртай л Монгол хүн чинь. За шагаа маань хайцсан. Наадам цагаасаар бууз маш болор гэж явчих шүү дээ. Болор. За морь сайн шинжинээс. За миний шинжтэйгт буруу хашаа да. Буруу хашаа. Өө шагата гараараа авчлаа. Гүү. Энэ тавьсан юм. Тийм. Тэг аваад утгасан ш. Сэнийх бол арай тийм шээ. Бас цайл тийм ш. Хөөхөнтэйж. Чөө. За танад бол би хасаа. Манайд болаа. Хидүү. 2. За энэ хасч. Оо, дуусцоо. За. Ястаа сайн тоглолоо. Гэрээснийг үдтгэхэд ажлын өгчлээ. Оосон бохож явдаг модохгүй биш. За сайхан удаж амарх уу? Гоогаад гарна өглөө гэлөө. За тэгвэл тэгээд гэр оруулалтын ер нь бол за баярлалаа минь өхөө. орчин нөхцөл бол бас яг гэрээс гадуур бол бас хүндлээ байна тий. Гэрээс гадуур бол хүнд. Тий. Патронч хүнд хүмүүс бас байж лээ. Тийм бах тий. Тий. Энд нэг шаа. Чараа болчихсон. Манай хүн юу хийж ийм л Танай үжээр унтдгүй юм шүү. хүүшээ хүн. Охно. Хаянах Манай чи идэх гэргий. үү? Та чи. Манайх уу? Тэ? Хөөх өртөө шүү дээ. Ооц. Машна. Таашмэнанда хандаасаа зүтэ хамгийн хайртай хүнээ зураараа төжилдээ энэ дэлхийд надад эмээ шиг хайртай хүн байхгүй. Санам би эмээн зулаа ирэхээ байсан эмээн би бодон зулаа. Зөө ястаа мондог юм. За одоо нөгөө нэг шүлгээнийг уншаад өчхөө. Би 5 хантай гэр төвтэй гэдэг. За тэг. За тэг. Мартчих юм уу? Тэхүү. Гүм үү? Болсноо. За. Мундаг авьяас дүү. Да. Өчнөдөөс өглөө. Эрт аян замд гарах хэвээр. Өглөө өрдөгдөг нь хэдийн үед вэ? Нэг 8 цаг үед өглөнө гэж ярьсан маа. Тэгэхээр энэ чээс нэг 6 гэж гарахгүй бол. Гэрээ болж нэг хувцсанраа аваад гарна да. Зүг. Тэгээд цай цүү зүгээр одоо зөөрөө яах вэ? Итгэж уусаал цайц үү чи? Бас тийч болох юм та тий. Тэгээ нойроо харамлаад байвал 6 гэж басал гараа авчих штэ. Адуу шиг орой унтаж болжмор зэрэг зэрэг. Бүгөө аадах тийм учраас. За үзэр. Хаагур яах вэ? Энэ хойр яах вэ? Энэ дүүр яах вэ? За энүүгээр хүчээсгээл тэхүү. Өчтэй. Өглөө төлөвлөж ин жоохон яах юм уу? Юм ярих юм уу? Тэгэл та. Нүг ярих хэвчээ хоёулаа. Гол юм ярихгүй тоглолцоосоор өтлөөс. Хатан бэрийн гэр хороолоо. Ярихгүй. Асуудлыг ярихгүй бол болохгүй шүү дээ. Яг нь ер нь бол гэр оруулалтын хөгжлийн тухай ярих бол бидний хувьд их оройтсан асуудал та. Энэ бол маш эртнээс ярьж явах хэрэгтэй байсан. Янз бүрийн шийдлүүд гаргаад хийж явах хэрэгтэй байсан. Одоо бол энэ зэгтээ бас гэр оруулалтын байрлагчлалтай тэгэл янз бүрийн байдлаар арга хэмжээнд авч би бол энийг бас дэмжиж байгаа. Хамгийн гол нөгөө айлууд маань бас газар марзраа чөлөөлж өгөхгүй. Жохон тэгээд байгаа нь. Жохон таалагдахгүй л. Тэр чухам одоо чиний хувьд одоо ямар хөө бодолтой вэ? Одоо чинь танаа энэ газар дээр чинь барилга байшин барья, газраа чөлөөлөөч гэдэг үү чи чөлөөлж хөө. За би бол яг ямар барилга Батууд үүл дарагч юм бол нэг хоёр арга замд санал болгосон. За. Энийг хаус маягаар бол ашиглаж болно гэж. За. Тэгээ миний цалинг барьцаалаад нэг өрөө баринд орж байгаа шиг нэжгээ зээл болгочтой газар байх юм бол би бол энийг ингээ хувийн хаус маягаар тогчвол. Тэг. Яг гоо дид бүтцийн асуудал
байна л да. Гэхдээ яг хуу одоо ч гэсэн чи хаус болгоод энийг сайхан тордоод одоо орчин үед технологи те нарны болон янз бүрийн одоо цахилгаан үүсгэр халаагуур асуудлууд шийддэг болсон шүү дээ. Тэг ашиглаж болно л доо. Зүгээр улсаас дулаан татаж өгнө гэдэг бол харин юу л доо. Үлгэрөө. Би бол тэрийг хэл менежмент буутай үр дагавар муутай л гэж ойлгоод байна. Зүгээр байлгажуулах гэдэг юм эсвэл бол энэ чигээр нь байлгаач юм эсвэл замраг болгон хаус хүн болгон өөр өөрсдийнхэн дураар зураг хийгээл нэг тийм замраг юм болгоод энэ чигээрээ үлдэх үү гэдэг ч бас асуудал та тий. Яг айл болгон боломжтой бол бүгдгүй хаус болгоод нэгдсэн журмаар нэг халаалт тавиад тий одоо чинь юу гэдгийг нэг 8 айл 10 айлын дунд тавьдаг нэг шугам татж өгөөд ингээд салаалаа тий. Нэг үнцнийг магистрал яваад тэрнээсээ ингээд салаалаад айлууд уламалаана тавьдаг. Ямархуу байдлаар үүж болох юм. Гадаад оронд ч юм уу одоо тэгэл жишг ямар байна? Гадаад оронд л гэр хороол юу байна? Байлгүй яах вэ? Би ч юм бол хэдийн дэс залах гэж байна шүү дээ. Одоо энэ урд гүрс асуудлаа шийдэж байна. Урд гүрс чинь бол бас бээжин хот чинь бол юу лээ? Хотоогоор номер 1 ч ихсаад байгаа юм шүү тий. Тий. Яг одоо ажил үйлдвэрлэл янз бүрийн юмны лутаал юу багшлаа юм л да. Бээжин чинь тэгэл одоо бид нэр очлоо гэхэд бас тэгэл гэр орол мороолоор явахгүй юм шүү дээ. Төөр нэргэлдэж байгаа л утсан нэг хаа газар оцсон ч гэсэн. Яг хуу хөдөө орон нутагт ингээл очиж байна. Ер нь бол газ бол бас газар бол маш их асуудал шийдсэн байна. Гэрийн нөхцөлийн газ гэсэн үү? Тийм одоо нэгдсэн системийн газ гэсэн үү? Нэгдсэн систем. Оо за бүр за. Ерөөсөө байшин барилаа гэхэд ерөөсөө нэгдсэн газын хоолой тавиал бүх одоо тог хоол унд те халаалт бүгд газар. Оо за. Одоо манайх чинь бол нөгөө муу усны хоолой цэвэр усны хоолойноос гадуур нь газны хоолой явж байгаа юм шүү дээ. Тийм. Ерөөсөө ганцхан хүүт ус газ бохор. Оо за. Тэгэл ерөөсөө шаардлагатай үед газаа хасаагаад усаа халаачих. Тэр чинь ингээд газаа хасаагаал усны халуун, шалны халуун. Оо наач шийдсэн. Тийм байх те. Зөв боломж биш. Тэр газын хоолой молоо татаал одоо яадын одоо энэ нүүрснээс гисэн шингүүлсэн түүш газ гаргаж авч болно гэдэг байна шүү. Энэ их нөөц болцоогоо бас ашиглаад зүгээр түүхээр нь гадагшин зөөжийнхээ оронд дотоодоо бас боловсруулах үйлдвэрийг нь бариад өгчүүл те. Газаар бол бүх л асуудал шийдэж байна. Одоо манай одоо өнөөгийн байгаа манай гэр хорооллын нөхцөл байдал бол нэлээ хүнд те. Гэхдээ богино хугацаанд энийг арай нэг агсан төвшөнд одоо тэр сайхан цаг ирэхийнх нь өмнө бас энүүгээр нь байлгачлахгүй те. Арай агсан төвшөнд богино хугацаанд яаж нэг арай өөрөөр менежмент хийж улмаар харагдаж байна. Газ л юм да. Миний харав. Газыг машиндаар газны тухай ч бас амар бодлоод байна шүү дээ. Дэлбэр дэглэг энтэйс чинь зөв ашиглах хэрэгтэй байхгүй зааврын дагуу. Буруу ашиглавал тэгээд юу ч аюултай шүү. Яг хотын төвч мөн хотод амьдрахад бас такс төлдөг, татвар төлдөг тийм шиг үү. Том хоттой. Ер нь тийм том хотод амьдрах. Хэрвээ тэгээд татвар аавна гэвэл чи яах вэ? Нүүх үү? Үлдэх үү? Гэхдээ одоо тэгэл төлөөл амьдрах хэрэгтэй. Төлөөл амьдрах. Тий. Хүн нөгөө ус хаана загас тэнд байна гэдэг шиг л амьдралаа хайх л баг л та хүн. Өөр чинь ер нь өөр хангаад байж гад орж ирсэн үү? Энд чи өөр хангаад байсан. Би оюутан болоод тэгэл намайг дагаал энэ гэр ор маань ингээл яваал. Одоо дэвчгээр юм чи өөр хангаа. Өөр хангаа баян дээр. Одоо 7 жил одоо хотод амьдарч байна. Тэндэл байж байгаа. Сонгуул өгөхгүй. Сонгуул руу очиж өгнө. Бүр зорж очичоо. Тий. Бас нэг нийгмийн итгэх гэж юм байхгүй бол бас хэцүү шүү дээ. Яг нэг тийм жишг байдаг юм лээ. Такс төлдөг те. Гэтэ яг хөдөө орон нутагт бол бас амьдрал ах уу сайжруулаад энэ чи үйлдвэрлэл юм хөгжүүлээд өгөх юм бол заавалчгүй хотод ирээл амьдраад ингээл багшраад авах шаардлага бол алга л шүү те. Тий. Хотын хүн амыг ер нь яаж буруулна? Болохоор байна. Ихэнх нь бол гэр орооллынх юм байна гэдэг байна шүү дээ. Тий. 60 70 80 он одоо гэр ороол болчихлоо л та.
Яаж мууруулж болохоор вэ? Мэргэжлийн хүмүүс бол судлаачид бол их олон юм ярих л байх л та. Мэдээж тэр нөгөө үйлдвэрүүдийг хотоос гаргах тий. Оюутны одоо энэ хотхнуудыг хотоос басгахад жишээлбэл бүр юм цогц хэлбэрээр, кабель хэлбэрээр шийдэж өгөх. Сургууль, дотор байр, үйлчлэг. Тэр нэг төлөвлөгөө бол яваад байгаа юм шиг байна тий. Хэрэгжихгүй хийхгүй шүү дээ. Тий. Хоёр зэрэг хийхээ оронд тэгэл нэг хогны уут мод гэснэг балаа юм яриа л. Алдар тогноо танаад очсон уу? Ирсэн л байлээ. Нийслэлд амьдарч байгаа бол хогоо ийм ууданд ингэж ялгаж гээ. Тэгэхээр бид нарт хогоол бэлдээд байхаас хогныхоо уутыг л өгöd хас биш хогоо ялгаж хийх юм уу? Нөгөө хогоо цааш нь авчаа боловсруулах үйлдвэр нь байхгүй. Тогтолцоонд буруутаасаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр хогныхоо үйлдвэрийг бариад хог боловсруулах үйлдвэртэй. Нөгөө дахин боловсруулах бүтээгдэхүүнүүдэд шатаагаад дүүхэд янз бүрийн гаргадаг үйлдвэрээ бариад. Тэгээд тэрнтэй уялдаатаагаар за та хогоо ингэж ялгаж хийгэрээгээд уут өгсөй байхгүй. Одоо бол хогийг бас ингэ ялгаад нэг хогон дээрээс бас бизнес хийгээд явж байгаа бас жижиг дунд үйлдвэрлэл хэрэгтэй байх шиг байгаа шүү дээ. Тэ? Байх шиг. Тэгэхээр тэдний түүхийдийг л бол их одоо энэ хогны уудтаа ангилаар нь ялгаад хийгээд хичгэлээ бас асуудал өөр биш шүү дээ. Тийш тэр чинь бүх юм айгүй хөнгөрөө зэгсэрчж байгаа юм. Тэгээ хэрвээ ялгааг бол хаалганд огч оруулж ирээд оруулж өгч байна. За, ер нь бол амарх уу? Өглөө эрт явахаар болоод байгаа тий? Тэглээ 6 гэж хөтлөхөр боллоо. За яг хэвтүүлээ тэгээд залуу улсад байна дараа нь бүр сайхан ойр тутнуулж. Тий, бүр нэг сайхан хилцүүлэг хийгээд биенийхээ орж гарч хонж өмжиж байх байлгүй дээ. Орж гарч гээл бөө би чинь тэгээд айлаар хонц дуртай юм шиг байна. Өглөөний минь. Замын бүглэл чинь гарахгүй. Уйсаар байгаад өдөр болгоч. Орой болгоч. Төвчрсээр байгаа тийм. Өглөө эрт явж байгаа боломжтой байхгүй. Өөрөөнөө сохтой болчихсон учраас. Өдөөс ирсэн хүн. Хотоос зөндөө машин гараад байсан. Хүн үлдээх байхдаа гэж уссан. Бүгд байж гэнэ гэж. Унтаж хамраагүй л байгаа шүү дээ. Тийм. Хамгийн том аа болохоор 100 За, холын замд явах чинь яах вэ? Одоо өдөрт 5-д ч юм идэх гэж бас юу авах вэ, тийм ээ? Холын замд сайхан сүү амсах уу? Тийм, сүү сайхан уугаад. Тэгээд юу яа? Би шайгуу тэгэл микэн барил сүүгөө өгөл. За. Дэч оож хөрж санагдсангүй. Тэглээ. Твиттерд олон таарлах байлгүй тий. Өдрийг юм сайхан зөв ашиглах юм бол бас. За хойно хоног хоолоо бас сайхан. Би дөхүүлээд өгөө. Удаан болж байгаа байх уу те? Хөргөө аваад. За. Шахоо тийм хүчний шиг байна. Шидэд өгч байгаа. Одоо яг гэрэмэрээр орох юм уу? Хувцас солиод явах уу те? Тэгээд Монгол айл сайхан урьж чинь тэгээд бас нэг өдөр очих хоног. Ер нь ийшээ би биш. Жохон томхон албан тушаалтай хүн авч явах хэрэгтэй байна дөө. Таныг томрох хүн гэж удаад асарч байгаа шүү. Ус зөөж даглал тэгэл нормал оног татаад миний одоо анхны тайз гэхээр би бол бардам л тохх. Манай гэрийн Брюса гэж хөрөгч байсан. Бид нар одоо яг энэ чигээр ингээл байгаа л те. Сайхан махаа идэл. Баруун.
Ингээ байхад иж болно. Одоо ямар ч дарга зэрэг байсан их тоодгүй. Өөрөө нэг угаасаа нэг жоохносоо дандаа нэг урлагийн юм аа гэдэг ингээд.